хүчний шийдлэх хөтөлбөрийн тухай хууль, гадаадын иргэд эрх зүйн байдлын тухай хууль, зөвшөөрлийн тухай хуулиар одоо хөтөлбөр халамжуулалтын ерхий газраар гадаадын иргэд хөтөлбөр зөвшөөрлийг одоо олгож явдаг байгаа. Тэгээ манай одоо энэ Вьетнам улсаас одоо ажиллах хүчин нийт 79 байгууллагын 697 ажилтан одоо ажиллаж байна. Нийт 86 аж ахуй нэгж байгууллагын 745. Үүний 79 нь одоо авто засварын чиглэлээр ажиллаж байгаа. Байгууллагын 697 ажилтан одоо яг авто засварын чиглэлээр ажиллаж байгаа. Ажлын хүчний шийдлүүлгээний тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан байгаа. Энэ шалгалтыг одоо эрх бүхий байгууллага явуулна гэсэн. Тэгэхээр энэ эрх бүхий байгууллага бол одоо гадаадын харьяатын байгууллага, нийгмийн даатгал, хөтөлбөр халамжуулалтын ерхий газар гэдэг энэ тусгай одоо яг тушаалаар батлагдаж хяналт шалгалтыг явуулдаг байгаа. Энэ шалгалт бол одоогоор одоо хийдэг ер нь цаашдаа хийгдэх. Авид өмнө шигдчихсэн байна. Яг одоо тухайн иргэн визнийх нь чиглэлээр бол хяналт шалгалтыг бол гадаадын харьяатын газраас хийгддэг. Энэ бол манайх бол хөдөлмөрлөх зөвшөөрөл болдог болохоос биш визний одоо тухайн хүн визэндээ байна уугүй юу гэдгийг манайх шалгах хэрэгтэй байх биш. Тэрийг бол манай байгууллага одоо тэр эрүүл мэндийн даатгал дээр хэдүүн хамарч ийн гэдэг бол ханах шалгах боломжгүй. Энийг бол эрүүл мэндийн даатгалын ерхий газар болон ажил олгогч орнууд энийг шалгаж тогтоох одоо явуулах юм боломжтой. Ер нь бол ажил олгогч энийг аж ахуйн нэгжийн одоо өөрийн хариуцлагын юу байгаа шүү дээ. Тийм. Хүрээний одоо гадаадын иргэнийг хуулиар нь хамгаалсан одоо тэр гэрээ эрх зүйн зохицуулалтаар ажлын байранд ажиллах хэрэгтэй.